танаа болдроонуудаа гэж бол хийхлэхгүй. Гэхдээ өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ юу хийх вэ гэхлээр өнөөдрийн бичлэгээр манай урлагийн үзлэг яг ямар болсон гэдгийг тайлбар хийсэгт ер нь бол бичээд тэгээд оруулах бичлэг байвал оруулаад тэгээд явна. За. Тэгээд урлагийн үзлэг маань маш богино өдрийн дотор болсон. За, эхлээд их богино өдрийн дотор болсон. Ер нь бол бэлтгэл бол маш дундаж дээгүр болсон. Ядралт бол 100%, булралт бол 90%. Тэгэл бүх юм бол тэгээд окей лээсэн. Гэхдээ манай нэг асуудал ганцхан асуудал маань гэвэл микрофон ажиллахгүй манай ангийг алсан байт юм аа. Тэгээ ингээл манай анги ингээд төргийн хиллэг ингээд Монгол нөгөө бүх уншихад нөгөө нэг шүлэг уншаад байдаг шүү дээ. Тэрэн дээр юу байсан? Уран хэлэл, уран зохиол лөө. Аман уран зохиол лөө. Тэрэн дээр манайх өдөөж 2 дугаар байранд орсон ганцхан юм дээр. Тэгэл би бүжгээ бол оруулчихъя. Бүжгээ. Манайх гээд маш богино хэмжээнд маш одоолнол ингээд хөвгүүд ингээд манай анги чинь олон бусад анги чинь энэ өдрийн хооронд бэлж байгаа чинь манайх энэ өдрийн хооронд л бэлдсэн. Тэгээд бусад анги ийм хэмжээнд бэлдэж байхад манайх яг ийм хэмжээнд энэ хэсэгт нь хичээл орсон. Яг манайх энэ хэсэгт бэлдсэн байт юм аа. Тэгээд гээд бусад юунууд ингээд хичээл ороод бас манай эсмийн бас багалсан. Тэгээд ер нь бас би ингээ юмд ороогүй байхгүй юу. Тэгээд тэр мөрөн дээр юу бичлэг хийсэн. Одоо тэрийг таалан сойроход бишээ тухлан үзэж таалан сойрох нь.
나나가 하자. 나 놀아. Хитрэг яваа мутаа гэдэг. Би тэрийг